Монгол улсын нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан марк худалдаанд гарлаа. Зөвлөлт холбоот улсаас Монгол улсад бэлгэлсэн ачаа тээврийн онгоц Монголд газарсан 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин үүсгэн байгуулагдсан өдөр гэж үздэг. Тэгвэл 100 жилийн ойд зориулж байгаа тус марк нисэх хүчний салбарын 880 дахь марк болж байна. Маркийн хувьд бол 1180 дахь сэдвийн марк болж гарч байгаа. Марк маань өөрөө дахин давтагдчихгүй нэг хэвлсэн бол дахин хэвлэгддэг учраас энэ бол бас нэг цуглуулагч нарын бас нэлээд тийм чухал бас цуглуулга болж өгдөг. Одоо иргэний нисхийн Аз дахь олон улсын агаарын тээврийн аудитын шалгалтаар нийтдээ 800 гаруй ийм шалгалтын дүнгээр Монгол улс ямар ч гэсэн амжилттай дүнлэгдэж чадсан жил сар байлаа. Шинэ маркийг 8000 ширхэг хэвлсэн бөгөөд маркийн зураачаар урчуудын эвлэн гишүүн зураач нэмэхүү ажиллажээ.